Тэгээ голдуу юм сулгая. Одоо харвал хар, цагаан бол цагаан, саарл бол саарл, сулгая одоо өнгөөр хоцолж явах дуртай. Тэгээд одоо тань нууцгүй үнэ хэлэхэд бол гоймс тийм ээ. Одоо иргэний дотоож байна, сики байна тийм ээ. Тэр мөрн бөө заавал яадгийг мэдгүй ижил өнгөтэй л өмсмөр санагдаад идэв. Тэгээ нэг алга гэрийн хувцлах дурггүй. Тийм л бодолтой. Тэгээд миний энэ дээлнүүдийг энэ лавга гэж миний нэг ихчвэ. Уран лавга гэж. Энэ лавга ихч бол миний дээлийг бүр хийгээ суртсан, датгсан, хэмжээ дамжаагийн миний мэддэг. Алхаа гişгийг юм мэддэг учраас миний дээлийг лавга гэж орлдог. Ойдлчин лавга гэж орлдог. За материал юмнуудыг бол миний боддог миний ихнэр сонгодог. За шилиап бол одоо миний цуглуулга гэж хэлж болно. Шилиапыг бол төрөл цуглуулдаг. Энэ ингээд Франц зүйл юм гадагшаа явж байхдаа шилиап л байвал авчин шүү. Тэгээ намайг одоо ингэж огшоож, уйг шүүлж, омайтус явдал газайла. Тэгээ ийм зөв үнсэн, ийм зөв одоо омайтуултыг бол хүлээж авч явах хэрэгтэй хүн. Тэгээ цаашаа болмол одоо тэмцгэр үлэн хэрэггүй сайхан гоцлоо яамлаа. Зээл эхлээд орох үед өөрийнхөө суурийг яаж бий болгосон бэ? Яг хэдийд 1989 оны үйл би Оросд зөвлөлтийн Оросын гэхэд гэж хэлж шүү дээ. Одоо шинэ ухааны академийн философийн хүрээлэнд эрдэмтэн зэрэг хамгаалаад ирсэн л дээ. Тэр үед болохоор зэрэг маш хүнд үеэс Монголд бүх үндэсний үйлдвэрүүд хаалгаар барьсан маш хүнд үеэсэн. Тэгээд хуучин нөгөө юугаараа инерцээрэл одоо багш бол эрдэм шилгээний ажиллаа хий цаашлаад одоо судалгаагаа үнзэрүүлээ гэж ингээд бодтол хэцүү байсан л да. Нөгөө талаар одоо би хүү охин хоёртай миний охин бас их зурх хаяастай. Тэгээд манай охин бүр багасаа тэр хусны дизайнер гэж одоо нэг гоё мэрэгшил хоёлаа бодоол энэ чиглэлээр явах юм уу гэж ингээд бодож ирсэн. Тэгээд охиныхоо хязгааг бодсон ч гэсэн цаашлаад энэ одоо өөрсдийнхээ амжилтаа авч бодсон гэсэн тийм ээ. Энд бол нэг арай л өөр юм хийх хэрэгтэй гэдэг. Юу бас хамаан байгуулад ажиллах юм гэж өгсөн. Тийм учраас бид сайтар бодож үзсний үйлчлэлээр энэ боловсролын салбарт тэгээд үр хүүхдээ боловсролтой болох гэхээр бас нэг талаар бол ерөөсөө миний хүүхдийг миний тавьж байгаа шаардлагын түвшинд одоо сургаад өгөхөөр нэг сургууль байхгүйсэн. Тийм учраас би өөрөө л одоо сургууль байгуулах болохгүй гэж бодогдод байсан л тэгэхээр 90 он, 91 он, 92 он бүтэн 3 жилийн туршид дэлхийн хамгийн одоо том дизайнер сургуулиудын программыг бүр нэгнийгөө судалсан да. Ингэсээр Монголын одоо хөрсөн дэвших суулгасан гэхээр тийм одоо сайн програм боловсруулсан. Ингээд 1993 онд одоо урлагт мэдээ сургууль байгуулсан түүхтэй. Тэгэхээр энэ бол нэг талаар хувьсгалын хувийн тохироо зэрэг бүрэлдээд энэ сургууль үүссэн юм. Энэ одоо сургуулийн бааз суурийг тавихад бол бүхэл гэр бүлээр үздэг шүү дээ. Ээж, аав, одоо хамаатан садан тийм ээ өөрсдийн юутай байсан тэрийг л энэ сургуулиуд оруулсан. Сургуулийнхаа материалын баазыг бүрдүүлсэн. Ингэж л одоо зах зээлд шилжсэн одоо ийм юм байна. When I was young, I'd listen to the radio, waiting for my favorite songs. When they played, I'd sing along. It made me smile. Those were such happy times. Одоо сонгогдох сонгоод шүү дээ. Тий. Доктор Жива гэж бараг сонгодог болсон. Нобелийн шагналтай Пастернак ном энэ бол ялангуяа театр урлагийн зүтгэлтэн хүнд бол гайхамшигтай мэдээж нөөцлөн байх л та. Гэхдээ Монгол дээр бас сайхан орчуулсан байх. Би бол орсоор уншиж байсан юм байна. Энэ намыг сонгоод энэ бас хажууд ийм ном сонгоё гэж бодоод байна шүү дээ. Черчиллийн одоо гайхамшигтай улс төрч тийм ээ. Улс төрийг урлагийн түвшинд адилхан хүн гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр сургамжш манай улс төр бас нэлээд идэвхтэй оролцдог хүний хувьд энэ ном бас сонирхолтой байх болов уу гэж бодоод сонгосон юм байна. Би яг энэ номын дэжгүүрээр орж ирээд
Миний хамгийн нүдэнд тусан номнууд бол эдгээр байна л да. Энэ Ховжигаа сонгох нэгэд Milton Friedman хоёрын Перугийн эдийн засаг Жернандо Сатогийн Капиталын нууц байна. Фридрих Хайкийн Боочлогдох зам байна. Энэ манай Бабри орчуулсан Маркс Казны эдийн засгийн гүйцэлгсэн зам бол миний өөрийн яг ширээний ном байна. Looking back on how it was in years gone by, and the good time that I had makes today seem rather sad. So much has changed. It was songs of love that I would sing to them. Байцаагч байсан болохоос асуувдаж байсан болохоос сэтгүүлчдэд хариулж байсан болохоос хүнээс юу юуг нэг асуугаад байгаагүй санагдаж байна. Ер нь нэг зөвхөн асууж байгаа. Асуулт бол надад тунгалгаас асуухад хэцүү байсан. Юу гэж асууя эсвэл одоо эмзэг мэдрэмжийн одоо хүнд эвгүй сэтгэл төрүүлчихгүй гэх юм уу. Сайн тунгалгыг бол би одоо яг сайн танихгүй. Ер нь ичнээ сонсч байсан. Урлах эдмийн дээд сургууль байгуулсан гэдгийг гадралдаг. Тэгээд асуухад хэцүү байсан. Гэхдээ өөрийнхөө бодсон бодлоор нь асуусан л таа. Өөртөө тээж явдаг зүйлүүдээ хуваалцах зорилготойгоор асуусан. Маш их сайн тэндэг хүнтэйгээ уулзсан юм шиг байсан. Яг л миний шүтэж биш ч чаддаг гайхамшигтай ястаа. Тэгээд тэгсэн чи жигтэй хайхтар асуудгийг үндэсний үндэсэл айхтар философи асуудлууд асууад байсан. Ижил мэрэгчлэгтэй философи хүмүүсийн асуудгүй юмнууд надад асууад байсан шүү. Жохон толгонцсан. Ер нь толгонцсан. Би царайг нь хараад ярьлаа шүү дээ тийм асуултыг сонсоод. Тэгсэн миний нөгөө хамгийн хайртай жүжигчин миний алтан партнер гэж хүмүүс ярьд юм аа. Цэрэн пагмөгчтэй төстэй харагдсан надад. Хэрвээ би цэрэн пагмөгчийг памбаг гэдэг. Памбагын энд байдаг мэнгийн тавьчвал ямар төстэй юм бэ гэж бодож байсан. Тэгээд их дотн хүн шиг санагдаж их уян сэтгэл төрсөн. Хүн бол би боддог шүү дээ. Эдэж уух хэрэглэх мөнгөний баялагаас гадна сэтгэлгээний баялаг хүний ойлгосон мэдрэмжийн баялаг бол хамгийн том баялаг гэж үздэг. Тэгээд би бол ойр их баян байна. Чигдэрхэн сайхан сэтгэлтэй байсан. Өнөөдөр дахиад баян байна. Би тэгж бодож байна. Надад тавьсан асуулт надад их шинэ мэдрэмж урагшлах хурд юмсан. Every ship